ер нь бол тэр засгийн төслүүд бол бүгдээрээ бас хувийн хвшлэр заавал хийх ёстой юм биш. Зарим нь төр өөрөө заашгүй хийхээс өөр аргагүй. Яг таны хэлдэг нөгөө эдийн засгийн ашиггүй төслүүд байгаа л да. Нийгмийн хувьд айгүй чухал. Тэр нь бол төр өөрөө одоо хариуцаад хийхээс өөр арга. Тэгэхээр бол би зүгээр юу гэж бодож юм гэхээр яг одоо ч гэсэн энэ 14 мянган төслийг хийхдээ бол засгийн газар бол яг аль болохоор төсвийн мөнгөөр биш. Татвар төлөгчийн мөнгөөр биш. Хувийн хвшлийг сайн татан оролцуулаад тэгээ сая бас та нарын хэлдгээр бол нөхцөлийг бүрдүүлж ашигтай болох тал дээр нь бол ажиллах нь зөв байх. Жишээлбэл одоо татварын хөнгөлт үзүүлдэг юм уу, баталгаа гаргаж өгдөг юм уу, ямар ч гэсэн улс төрийн нүдээр бол ерөөсөө харж болохгүй гэж бас би бод. Яг энэ 14 төслийг харахад бол салбарууд нь өөр. Тийм учраас бол яг одоо энэ төрүүлээд энэ илүү ач холбогдлогыг хэлэхэд бол жоохон бас бэрхшээл бий л дээ. Энэ төрүүлж барих хэрэгтэй гэж бас хэлэхэд хэцүү. Боломж байвал хоёулаа зэрэг баригдвал бүр сайн. Гэхдээ мэдээж санхүүгийн хувьд бол бас олдсон байна уу. Хоёрдугаарт бол юу байгаа. Зарим төслүүд нь болохоор бол аж үйлдвэрийн тийм хүн төслүүд нэлээд том төслүүд байгаа. Тэгэхээр үнэн хэрэгдээ манай хувийн хвшлийн хүн бол оролцож гэсэн оролцоход бол нэг бэрх тийм төслүүд байгаа. Тийм учраас бол тэр нь бол яг уул нь одоо төр ингээд мөнгө хөрөнгөтэй орлого сайтай юм уу юу шүү дээ. Энэ үед л уул нь өөрөө бариул барих юм миний бодлоор. Түүнээс бол ингээд мөнгөө тараагаад ингээд янз бүрийн байдлаар одоо сүүлийн үед их тараагаад байна шүү дээ бас.